Шинжлэх ухааны мэдээг хүргэдэг галаа шоу нэвтрүүлэг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 хостолгон YouTube сувгуудаар цацагдж байна. За өнөөдрийн мэдээ болохоор энэ Quantum Echo гэдэг нэг зүйлийн талаар яг 7 баг эндээс 7 оны өмнө өнөөдөр 7 оны өмнө Google компани гаргасан байдаг. За Google-ийн Quantum AI гэдэг нэг төсөл байгаа. NASA болон энэ их сургуулиудтай ингэж хамтарч эрхэлдэг нэг юм Quantum AI лаборатори гэдэг нэг юм төсөл байдаг. За энэ лабораториуд болохоор юм verifiable quantum advantage буюу классик суперкомпьютеруудыг хийж чадахгүй нэг бодлогыг одоо бид нар квант компьютер ашиглаад квант компьютерийн одоо хийж чаддаг классик компьютер хийж чаддаггүй энэ зүйлийг бол гаргаж ирлээ гэж ингэж зарласан байна. За Quantum Echo гэдэг нь болохоор юм шин төрлийн алгоритм байгаа юм л да. Quantum алгоритм байгаа гэдэг. За классик суперкомпьютероос 13,000 дахин хурдан гэдэг. За ийм одоо алгоритм бид нар гаргаад ирлээ. Ямар ч байсан Quantum компьютер бол классик суперкомпьютер хүрч чадахгүй тэр зүйлийг л хийж чадсан гэдгийг баталж харуулсан гэдгээрээ одоо өөрсдөө одоо ингэж бахархаж байгаа. 2019 онд болохоор 53 кубиттэй Sycamore гэдэг Quantum процессорыг анх энэ Quantum AI лабораториос гаргаж ирсэн байдаг. За тэрэн дээр болохоор энэ Quantum Supremacy гэж нэрлэдэг. Одоо Quantum Supremacy гэдгийг л түрүүний одоо хэлсэн зүйл явж байна л да тий. Энэ Quantum компьютер хийж чаддаг классик компьютер хийж чаддгүй ийм ажил байх юм бол Quantum компьютерийн Supremacy буюу Quantum компьютерийн тэр илүү байдал гарч ирнэ. Энийг бол батлах хэрэгтэй. Quantum Supremacy-г батлах хэрэгтэй гэжсэн. Хинч батлаг үйдсэн чинь 2019 онд л энэ өөрсдийнхөө зохион бүтээс 23 кубиттэй Sycamore гэдэг Quantum компьютер дээр Google компани бол юу хийсэн бэ гэхээр ийм баталгаа хийж үзүүлсэн. За тэр баталгааныхын сул тал нь 19 оных нь болохоор ямар сул тал байсан гэхээр давтаж одоо хийх боломжгүй байсан. Одоо нэгсэндээ би одоо Quantum компьютер хийчээд тэрийг нь одоо давтаж хийхээр дахин давтагдчихгүй юм зүйл байсан болохоор бол за энэ бол нэг жоо асуудалтай байна. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэж хэлсэн бол энэ одоо батлах боломжтой гэж хэлсэн. Одоо боёо одоо энэ verifiable quantum advantage гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэсэндээ батлах боломжтой Quantum Supremacy буюу Quantum илүүрхлийг бол батлаа гэж ойлгож байна. За 2024 онд тэр Quantum алдаад сургалтын одоо тийм зүйл зохион бүтээсэн 105 кубиттэй Willow гэдэг цоо шин Quantum процессор илүү хүчтэй 2 дахин илүү хүчтэй энэ Quantum процессор гаргаж ирээд тэгээ тэрэн дээр surface code буюу Quantum алдаацдаг гаргаж ирснээр энэ кубитийн тоон ихсэг цум илүү одоо алдаа нь багасдаг ийм ундаг болгож өөрчилсөн мэт 2024 онд. За энэ яг л бас Google-ийн Quantum энэ AI гэдэг лабораториос. За тэгвэл энэ саяны нөө юу гэдэг шүү дээ Нобелийн шагналаа физикийн салбарт авсан Нобелийн шагнал жишээлбэл тэр нөө Майкл Девор гэдэг хүн байж байгаа Джон Мартинс гэдэг юм хоёр хүн хоёулаа энэ Quantum AI төсөлд энэ төслийг ахалж ажилладаг ийм хоёр хүмүүс байж байгаа. Тэгэхээр саяхан физикийн салбарт Нобель авсан энэ хүмүүсийн зохион бүтээсэн Quantum компьютер дээр одоо энэ out of time order correlates гэдэг ийм нэртэй ийм зүйлийг тооцоолсон гэдэг. За эдний энэ Quantum Echo гэдэг алгоритм яадаг вэ гэхээр Quantum одоо энэ хоорондоо орооцолтсон энэ систем дотор одоо хамгийн энгийнээр хэлэхэд бол ийм энтроп яаж өсөж гин гэдгийг бол олдог ийм алгоритм гэсэн. За нэгсэндээ ийм зүйл байна л да. Quantum компьютер гэхээр энэ эдрийн зохион бүтээсэн Willow гэдэг Quantum компьютер 105 кубиттэй. Ийм Quantum компьютер гэж. За тэгвэл 105 кубиттэй энэ Quantum компьютер дотор бидний юм систем за Quantum систем ухсаар за бүх кубитүүд нь хоорондоо ингээд орооцолцсон буюу entangled болцсон гэж төсөөлж. За тэгээ нэг кубитийг албаар хүчээр одоо тэнд нэг disturbance буюу нэг жоохон өдөөхөд тэр өдөөлт одоо тэр мэдээлэл өдөөсөн мэдээлэл хэрхэн тэр Quantum систем дотор тархаж гин гэдгийг ингэж тооцоолж олдог ийм алгоритмыг одоо Quantum Google-ийн Quantum AI лаборатори гаргаж ирсэн. За энэ ямар одоо учиртай энэ зүйл гаргаж ирж байгаа яагаад одоо энэ тийм чухал байгаад байгаа гэхээр одоо бид нар бол за жишээлбэл усан дотор нэг юм бодогдсоочаад тэр бодог ингээ хэрхэн тархаж байгаа талаар ингээд тархаж байгаа видео хийлээ гэж хэлдэг л да. За тийм бол эн чинь болохоор тухайн орчин дотор энтроп хэрхэн тархаж байгааг одоо судалгаа гэж ойлгож болно гэсэн. За тэгвэл Quantum систем дотор тэр чинь классикаас нэг өөр юм нь одоо эн чинь бүх кубитүүд нь хоорондоо ингээд орооцолтсон буюу Quantum entanglement орсон байгаа болохоор агшин зурд тэр одоо харилцан үйлчлүүд явагдах хэрэгтэй буюу энэ тархалт нь бол илүү хурдан илүү өөр байна гэсэн. За тэгэхээр энийг бол бид нар классик компьютероор буюу одоо классик аргаар бол тооцоолох боломж байхгүй. Тооцоолох гэхэд одоо орчин үеийн хамгийн хүчтэй Quantum компьютерууд нийлээд одоо энэ
квантын компьютер, классик компьютерүүд супер компьютер болж нийлээд ч гэсэн одоо энийг 13,000 дахин удаа хийнэ гэдэг ийм тооцоолыг гаргаж ирсэн. За тэгэхээр энэ одоо эдрийн хийсэн квантын эко гэдэг туршилтыг бол би өөрөө квантын компьютер хийж чадах юм бол яг давтаж хийх боломжтой, одоо шалгах боломжтой ийм гайхалтай зүйлийг бол Google-ийн квантын AI-ийн баг гаргаж ирж тавьсан байна. За энэ өөр юу хийж болох вэ гэхээр санийх чинь болохоор зүгээр л одоо тэр квантын систем дотор хэрхэн энтроп дарах уу, замбраагүй байдал хэрэг хурдан өсөх вэ гэдгийг тооцоолдог байсан бол яг энэ одоо энэ квантын алгоритм дээр нь бид тэр өөр одоо тэр жишээлбэл хар нүхийг судлахад ашиглаж байна. Хар нүх бол хамгийн хурдан мэдээллийг тарахад буюу хамгийн хурдан энтропиг ихсэгдэг ийм орчин гэж одоогийн байдлаар явж байгаа. Тэгвэл бид нар яг одоо энэ квантын эко гэдэг алгоритмын одоо квантын цуур айл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Квантын цуур гэдэг алгоритм ашигласараа хар нүхэн дээр хэрхэн мэдээллийг тархаж байгаа хамгийн хурдан одоо энтроп тархах орчинд одоо хамгийн хурдан замраагүй байдал тархдаг энэ орчинд хэрхэн одоо тэр замраагүй байдал маань тархаж байна вэ? Одоо нөгөө хаус гэдэг байгаа шүү дээ. Энэ хауслаг байдал хэр хурдан орон зайг эзэлж гин гэдэг. Энэ зүйлийг бол бид тэрийг боломжтой. Нэгээс хар нүхний одоо судалгаа хийх боломжтой болж гин гэсэн үг л дээ. 2022 онд болохоор Google-ийн яг энэ квантын лаборатори юу хийжсэн бэ гэхээр Willow гэдэг өөрсдөө тэр компьютер дээр квантын компьютер дээр өтний нөх хийжсэн. Өтний нөхөйг л амжилттай хийжсэн. За тэгэхээр орчин үед бол тэд нар чинь тухайн үед 2022 онд болохоор 50 кубиттэй Sycamore гэдэг квантын процессортэй хийжсэн бол одоо л бид тэр одоо 100 одоо кубиттэй энэ Willow гэдэг машин дээр ерөнхийдөө баг хар нүхний симуляц хийцэн гэдээ ойлгочих болно гэсэн. За тэгэхээр өтний нүхийг хийж чадж байна, хар нүхийг хийж чадж байна. Ямар ч сан квантын компьютер дээр л хийж болдог. Классик компьютер дээр хийж болохгүй. Ийм зүйлийг бид нар баталж үзүүллээ. Ямар ч сан квантын компьютер бол ингээд хамгийн анхны хэрэгтэй ажлаа хийж эхэллээ гэдэг ийм мэдээ бол гарсан байж байгаа. За дараагийн мэдээ болохоор энэ APU гэдэг зүйлийг бүтээсэн тухай нэг юм мэдээлэл байж байгаа. За APU гэж одоо юу гэсэн үг юм бэ гэхээр GSI технологи гэдэг газар үүдэг. За тэр газрынхан юу хийсэн бэ гэхээр бидний одоо мэддэг CPU гэж мэднэ, GPU гэж мэднэ. Одоо сүүлийн тул одоо хиймэл аюухан энэ гарч ирээ TPU гэдэг юм гараад ирсэн тий. За тэгээд цаашаага NPU энэ гэдэг хиймэл аюухан ашигладаг neural net одоо processing unit энэ гэдэг ийм баха CPU, GPU, TPU, NPU гэсэн юмнууд байдаг. За тэгвэл энэ удаа APU гэдэг юм гаргаж ирж байна гэж GSI гэдэг технологийн компани зарласан баг. За энэ юу юм бэ гэхээр Associative Processing Unit буюу APU гэж нэрлэдэг байгаа. Энэ одоо чип байгаад байгаа юм л да. Энэ чип нь болохоор Nvidia-гийн A6000 гэдэг энэ график карттай хүчин чадал нь дүүцдэг. Бүр ингээд тэгсэн ирнэ хүчин чадал нь адилхан ирнэ 98% бага эрчим хүч хэрэглэдэг. Ийм гайхалтай. Одоо бараг л график карт маягийн юм байж байгаа. Гэхдээ график картнаас одоо юугаар ялгаатай вэ гэхээр ерөөсөө энэ санахоо тэгээд тооцоол гэдэг хоёр зүйлийг нэг дор хийдэг болсноор энэ ерөөсөө бүр үнэхээр гайхалтай нээлт болсон гэж одоо тухайн өдрөөл ерөөсөө гарсан өдрөөл тэр компанийн хувьд нь 200% өссөн. За энэ бол ингээд тоглоомын дүрмийг өөрчлөх амар юм гарч ирж ингээд маш тонтон компаниуд хүртэл ингээд өөрсдийнхөө бооцоог бол ингээд тавьчихсан. Ингээд явж байгаа маш тийм гайхалтай бүтээгдэхүүн гаргаж ирсэн байна. За ямар ч энэ чип одоо бидний компьютерууд ихэнх нь одоо бидний компьютер супер компьютер байна. Эсвэл гар утас байна уу бүгдээрээ юун дээр ажилладаг гэдэг нь GPU, CPU, GPU, RAM гэдэг энэ гурван зүйл тус тустай байдаг. За тэгэхээр CPU нэг тустай байж байгаа, GPU нэг тустай байж байгаа, тэр дэлгэцийг рендерлж байгаа, RAM нэг тустай байж байгаа, нэг санахаа болж байгаа. Энэ эдрийн хооронд тооцоол хийхэд нь хооронд нэг юм нарийнхан сувгаар ингээ хооронд мэдээлэл зөөдөг. За энэ болохоор ерөнхийдөө бидний өдөр тутмын амьдралд хэрэгжилж байгаа энэ классик компьютеруудын хамгийн том одоо лонхны үзүү болдог гэсэн. Хамгийн удаан ажиллаад байгаа хамгийн том шалтгаан болж байгаа. За тэгсэн чинь энийг яаж бид нар шийдэх ёстой вэ гэдэг тэр ерөөсөө энэ хоорондох энэ тусдаа байдгийг болиулаад нэг дөр байх хэрэгтэй буюу шууд энэ санах хон дотор шууд тооцоол хийдэг бол илүү хурдан юм байна гэдэг. Ийм одоо санаа бол маш дээр юус байсаар л байсан л та. Гэхдээ энэ удаад ерөнхийдөө бол одоо ингэж биелэлээ болж гин гэж ойлгож байна. За ингэснээр болохоор энэ хиймэл оюуны ажиллагааг одоо маш сайжруулж байгаа. За тэгээд эрчим хүчний одоо зардлыг бол маш их багасгаж байгаа гэдэг утгаараа айгүй тийм ирээдүйтэй ийм бүтээгдэхүүн гэж харж байгаа. За тэгээд бүх одоо CPU, GPU, RAM-ыг бүгдээрингийн нэг чипэн дотор оруулцсан гэдэг ойлгож байна. Яг хуу бидний нөө мэддэг одоо өмнөх Apple Silicon ч юм уу AMD серийн
чипнүүд эдэн штэ. Apple M1, M2, M3 гэдэг. Эдгээр бол ерөнхийдөө энэ CPU, GPU, RAM-ыг нэг чипэн дотор хийсэн ч гэсэн тэр чипэн дотор нь ороод харах юм бол CPU, GPU, RAM гэдэг ингээд тус тустай байж байгаа байхгүй. За тэгэхээр ер нь ойртуулсан л болохоос ч бол тэрэн дээр бол ямар нэгэн тийм яг нэгтгсэн юм бол байхгүй. Тэгсэн ч гэсэн одоо энэ M чипнүүд бол маш хурдан эрчим хүчин хэмнэлттэй. Тэгээд сайн байж чадаад байгаа. Тэгвэл бүр яг энэ APU болохоор бүр санахог яг санахон үүрэн дотор нь тооцоол хийж чаддаг ийм болгоо хийчих. За тэгэхээр ерөөсөө энэ лонхны хүзүүг бол бүрэн утгаар нь тайлж байна буюу энэ ерөөсөө л санах хойноос тооцоол хийхэд альсвал тооцоолсон тооцооллоо одоо санах хойроо хуулахын тулд энэ хооронд энэ мэдээлэл зөөх энэ үйл ажиллагаа. За дээр энэ цаг хугацаа авч байгаа, энерги авч байгаа тийм төвхтэй энэ ажиллагааг энэ ботлнек болж байгаа буюу лонхны үзүү үүсгэж байгаа энэ зүйлийг нээгээд ерөөс тэр чигт нь одоо хиймэл оюун ухааны санахогч гэсэн маш олон зүйлүүдийг одоо ингэж тооцооллыг гайхалтай хурдан эрчим хүчний хэмнэлттэй болгож явж байгаа ийм зүйл байж байгаа. За энэ зүйл болохоор одоогийн байдлаар бол хиймэл оюуны ажиллах зардлыг нь багасгаж байгаа мэдээч. Одоо юу гэдэг те хиймэл оюун сургах нэг зардал гарч ирнэ. Ажиллах зардал гэдэг бол бас нэг тусдаа асуудал. Одоо жишээл би нэг юм ChatGPT-ээс нэг юм асуухад тэр цаана нь одоо бас нэг юм тог идэгдэж байгаа, энерги зарцуулагдаж байгаа. Тэгвэл энэ APU-г бид нар хиймэл оюухан дээр ашигласаар явах тэр цаана зарцуулагдж байгаа тог илүү бага болно. 98% бага болно. За тэгээд дээрэс нь одоо энэ илүү хурдан болох нь шүү дээ. Тэр хүлээгээ суугаад байгаа шаардлага байхгүй. Одоо бидэрт ингээл бичиж байгаа нь харагдаж шүү дээ. Ингээл хөрх ингээл цаанаа ингээл үг үгээр ингээл генерейт хийгээл ингээл гарч байгаа нь бидний нүдэнд харагдаж байдаг бол одоо илүү хурдан тэгээ илүү хямдхан ингэж гаргаж ирнэ гэсэн. За энэ хиймэл оюуны зардал төвшөнд бол ингэж ашиглаж болно. За дээрэс нь хиймэл оюуны юу гэдэг энэ юу гэдгүүлээ санах хоо гэж юм байна. За хиймэл оюуны санах хог за хамгийн энгийн чиглэл RAG буюу ийм санах хогийн ийм датабейс дотор одоо нэгсэндээ ийм санах хоо одоо орчин үед бид нар хэрэгжилж байгаа өгөгдлийн санг аваачаад ийм санах хоо байдлаар ашигладаг. За ингэснээр нөгөө нэг лонхны үзүүчин гараад ирдэг. Нэг хиймэл оюухан нэг юм санчмаар байдаг. Тэхийн тулд нөгөө нэг мэдээлэл чинь санах хоо руу хуулна. За санах хоо дотор ажиллаад нөгөө баазаасаа өгөгдлийн баазаасаа мэдээлэл гаргаад ирлээхэд буцаагаад тэрийг чинь хиймэл оюухан руу хуулах хэрэг болно. Тэгээд нүүд хуулж авсны дараа дахиад дараагийн хувь нь гаргаж ирээ дахиад энэ ажил ингээд давтагцаар маш удаан болдог. За тэгвэл энэ нөгөө нэг санахоо гэдэг байгаа өгөгдлийн баазыг чи аваачаад тэр хиймэл оюухан өөрөө дотроо шууд өөрийнхөө санахоо дээр хадгалдаг болгочих. Нэгсэндээ өөрийнх нь тархин дотор нь одоо бидний хүний тархиг адилхан байдаг шүү дээ. Ерөөсөө тэр дотор за энэ бол зөвхөн санахоо. Энэ болохоор зөвхөн тооцоолон боддог энэ хэсэг гэж хуваагддаг. Хүний тархи бол тэр чигтэл санахоо болж идэг. Тэр чигтэл тооцоолох одоо багаж болж идэг гэсэн. Тэгэхээр ерөөсөө яг л хүний тархи шиг болж байна гэсэн. Тусдаа санахоо байхгүй, тусдаа сэпүү байхгүй. Ингэснээр болохоор маш хурдан юм болоод байна шүү дээ. Тэнгүүд энэ хиймэл оюуны санахоо маш хурдан ажилласаар одоо бид нар хиймэл оюуханы санахыг шийдэж байгаа. Нөгөө талаасаа одоо энэ саяхан өнгөрсөн жилийн физикийн салбарт Нобель авсан Hopfield гэдэг хүн байдаг. Hopfield-ийн сүлжээ буюу одоо тэр яг ийм төрлийн санахыг бол бид нар хийгээд хизээч одоо дуустдаггүй, зайн дуустдаггүй ийм санахыг хийх боломжтой. Нэгэсэндээ энэ APU гэдэг багаж дотор бид нар Hopfield-ийн сүлжээ ухсарсараа одоо кино нэмж хийгээлж болдог хязгааргүй ихээр ингээл кино нэмэл хийгээд хад санаал байдаг ийм санахыг бий болох боломжтой. За энэ санахын нэг онцлог нь болохоор за бидэрт 1 терабайтын дата бааз одоо хард байлаа гэж тэл. Тэгэх юм бол бид нар ингээл дээрээс нь кинонуудыг олж авах тэр чинь ингээд дүүрчнэ. За дүүрсэн байх юм бол бид нар тэрнээс илүү болж чадахгүй. Тэгээд байга занд нь бид нар дүүртэл нь болж чадах ч гэсэн яг анхны сансан тэр киног бол ингээд 100% санаад байж байна. Гэтэл энэ APU дотор яг хөө тэр анханаас нь дүүрэн ирнэ. Тэр нь болохоор одоо хиймэл оюуханы тухайн сурцсан байгаа одоо юу state буюу одоо эн чинь тухайн нөхцөл байж байгаа байхгүй тийм. За тэр сургацсан байгаа нөхцөл төр бид нар дахиад шинээр юм зааж өгөх юм бол тэд нэг өөрчлөгдөх байдлаар энэ ерөөсөө л нэг хард ч юм бол дүүрэн хിവэрэл байгаа гэсэн үг. APU бол ингэ дүүрэн хിവэрэл. Гэхдээ бид нар дээрээс нэгэл кинонууд үзүүлэл авах юм бол анхны кинонуудаа баг зэрэг мартаад шинэ кинонуудаа ингэж үзэж эхэлдэг гэсэн үг. Одоо нэгэсэндээ бид нар ингээд хязгааргүй их ингээд кинонуудыг хуулаад хаад анхныхаа кинонуудыг баг зэрэг санана. Нэг жоохон алдаатай санаа. Гэхдээ жоохон хугацаа өгөх юм бол чи нэг жоохон бодоодох гэдэг юм бол ийм байсан гэж хагаад эргүүлээ гаргаад ирдэг ийм одоо санахоо хийх боломжтой гэсэн. Хязгааргүй. Гэхдээ одоо ингээ нэг жоохон хугацаа өгөх юм бол хичнээн жиртний имийг санаж гаргаж ирч чаддаг ийм ундаг санахоо хийгээд тэгээ тэрийг хиймэл оюуны санахоо болгож ашигласаар одоо ингээд юусоо бүх лонхны үзөө тайлагдчихээн гэсэн. За ямар ч юм гайхалтай
зүйлийг бол ингэж GSI технологи гэдэг компани бол танилцуулсан байна. За өнөөдрийн мэдээ бол ийм байлаа. Шинжлэх ухааны мэдээг хүргэдэг галуу шоу нэвтрүүлэг NTV телевизүүлэн Од Мөндөр радио 83.3 107 хос төлгөө YouTube сувгуудаар танд хүрлээ. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.